Баяртай хамтран ажиллаад бичиг баримтын зөрчилтэй болоод одоо согтууруулах ундаа хэрэгжилсэн одоо ийм зөрчил гаргасан жолооч нарыг шалгаж байна. Зуршлангийн замд ер нь хөдөлгөөнд оролцоход саад бэрхшээлтэй зүйл байна. Яг танд одоо болгоомжсон тийм асуудал байна. Одоогоо гайхна. Зуршлангийн замд жолооч нартаа сандаад юу гэж хэлэх вэ? Хамгийн гол гэрлээ шилжүүлэл явуул тэгэл. Шөнө оройн цагаар. Тэгээ оройн цагаар бол яг гэрлийн галбонд л орчих гэдэг бас гайх. За ямар ч үед аюулгүй байдлаар хамгаалах бүсэд одоо зөвж авшаарай. Бага насны хүүхдийг одоо харгалзахгүйгээр урд суулгах аюултай. Одоо хойно одоо хамгаалтын суудал дээр ч гэдэг юм ийм байдлаар одоо авч хүүхдийг төвөрлөхийг бас анхааруулжлаа. Их гэрлж байгаа нэг нь асахгүй. Ойр дээр. Ойр уу? Тэ. Яснаа. Буугаад өглөө. Ойр дээр тав. Хол дээр тав да. Маалсан байсан. Мааслаад байгаа. Наач яг дөрөнгүүд ингээд асуутраад байгаа. За яг Өнөөдөр их чирээ. одоо та бүхэн харлаа. Сая ер нь одоо зуршлангийн замд одоо хамгийн их одоо зөрчигддөг зүйл бол гэрэл одоо холын гэрэл дээр явах та. Яг энэ 8854 нийл улсын дугаартай автомашин сая холын гэрэл дээр явж байхад бид нар одоо зогсоо шалгалаа. Ямар нэгэн зөрчил байхгүй дээ боловч энэ дээр заавал захиргааны хариуцлага хүлээх ёстой байж байгаа. Яг үүнийг одоо тасн зогсоохгүй бол ямар нэгэн байдлаар одоо гэлбанд орсон жолооч өөдөөс нь орж ирэх. Тухайн одоо гэлбуулж байгаа автомашин өөдөөс орж ирэх. Энэ одоо байдлаар зам тээврийн ослыг үүсэж байгаа тохиолдлууд одоо бас баггүй бүртгэж байгаа. Тэгэхээр бас болор эрдэндээ одоо анхааруулаад захиргааны хариуцлагын тухай зааснаар одоо яг газар дээр 5000 төгрөгөөр тохироод арга хэмжээг авч. Жолоочийн хувьд тэгэхээр ямар нэг одоо гэлбанд орсон тохиолдолд тээврийн хэрэгслийг дөрмийн дагуулыг яаж байрлуулахыг бол мэдж байгаа. Мэдж байгаа. Яг яах вэ дөрмийн дагуу? Галбанд оролоо. Гэрлээ шилжүүлнэ. За. Энийг галбанд орж байгааг болохоор яасан юу юм бэ? Тэгээд тэрнээс гадна одоо юу гэдэг яг гэлбанд орсон тохиолдолд баруун тал руугаа шахаад хурдан сааруулаад. Тий. Мэднэ. Тэгэхээр өөрөө ч хувьд бол одоо яг одоо энэ замын хувьд чинь ерөөс гэрэлтүүлэг байхгүй. Тэгээ ус хөдөлгөөнд орж байгаа жолооч нараа одоо хөндлөлгүүлэн гэсэн үг л дээ. Харин визээ энийг юусан мэдэхгүй нэлээд бүдэг байхлаар нарийн хол ойр дээрээ шилжүүлээд яваадсан. Энийг анзаарсаг байна. Асч утраад байгаа байхгүй ингээд. Бүрэн бус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцвол ямар арга хэмжээ авдгийг мэдж байгаа. За бүрэн бус тээврийн хэрэгслийн явсан тохиолдолд одоо тухайн тээврийн хэрэгслийг засаж янзсны дараа эргэж улсын дугаар тээврийн хэрэгслийн гэрчлэгийг одоо буцааж авдаг. За энэ хооронд бол одоо шаардах одоо улаан хуудсыг нааж өгдөг байж байгаа. Тэгэхээр одоо жижиг гэлтгүүгээр энэ тойл гэдэг бол одоо маш том зөрчил. Толгүй одоо ардалт одоо явж байгаа тээврийн хэрэгслийг харахгүйгээр хөдөлгөөнд оролцсон гэдэг маань одоо зам тээврийн ослогт одоо орох нэг том одоо үндэс шалтгаан байж байгаа. Тэгэхээр яг одоо энэ 15 56 ОБ ийм улсын дугаартай одоо автомашины одоо 2 улсын дугаар тээврийн хэрэгслийн гэрчлэгийг хурааж аваад шаардах улаан хуудсыг нааж одоо арга хэмжээ. Хамгаалалтын бус хэрэглэх нь ослын үед амьалдах, хүнд бэрдэх, гадаг шидэгдэх хэрэгслээс таныг хамгаална. Амьдралын зөв хэвшил автослоос таныг сэргийлнэ. Үзэгчдээ энэ 7 хоногийн анхаарал мэдээллийн хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай үзэгчдээ.